За нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг бол хэрэгжилтийг ханган ажилладаг. Манай байгууллагын зүгээс энэ тухайн одоо ажил олгогчийн илгээсэн тайлан сар болгоны 5 дахь дотор баталгаажуулдаг. Тэгэхээр энэ тухайн одоо ажил олгогчийн илгээсэн цалин хөлс тайланд бол нийгмийн даатгалын байгууллагын зүгээс ямар нэгэн засвар оруулах одоо нөгөө сошиалор яваад байгаа энэ мэдээллийн дагуу тэр тайланг баталгаажсан тайланд одоо хөдөлгөөн оруулах цалин хөлсийг нь өсгөх боломж бол байхгүй. Тухайн одоо байгууллагын тайлгнасан тайлан үнэн зөв бодтой илгээх нь тухайн аж ахуйн нэгжийн үүрэг учраас энэ дээр бол нийгмийн даатгалын байгууллага биш одоо тухайн тайлан илгээсэн аж ахуйн нэгжил одоо өөрөө хариуцлага бүрөө хүлээнэ. Хүн даатгалтай холбоотой нийгмийн даатгалын тайлангийн хүн даатгалтай холбоотой ер нь нэлээд орон зүй мэдээлүүд их гарч байгаа. Үүн дээр тайлбар яхад одоо нийгмийн даатгалын шимтгэлийг нь хүн төлөвлөхөд нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 24-р зүйлийг баримтлан ажиллаж байгаа. За энэ 24-р зүйлдээ болохоор 6 зүйл залт байгаа. Ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл ногдох цалин өсний сан түүнтэй адилхан орлогыг нуусан буюу хэмжээг нь санаатаагаар бууруулсан гэдэг нэг. За хоёрт нь ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлээ тухайн сарда багтаан төлөөгүй эсвэл дутуу төлсөн. Гуравт нь сайн дураар даатгуулах хэрээгээр тохирсон хугацаанд төлөөгүй. За дөрөвт нь хууль бусаар ажлаас салгагдсан тухай шүүхэн шийдвэр гарсан. За тавт нь хэл сэргээр мөрдөгцсөн хэл сэргээр хорих ял эдэлсэн тухай шүүхэн шийдвэр гарсан. За зургаат нь масны тухай хууль заасан гэсэн 6 үндслээр л нийгмийн даатгалын тайланг нөхөн төлнө. Үүнээс бусад тохиолдолд ямар нэгэн байдлаар нийгмийн даатгалын тайланг нөхөж төлөхгүй. Үүнийг хуулиараа хоригдсан байгаа. Сошиалор яваад байгаа энэ 32.52 тэрбум төгрөг. Нөөтийн холбоотой 70 тэрбум төгрөг жишээний иймэрхүү нэг ор үндэслэхүү мэдээллүүд нь одоо нийгмийн даатгалын байгууллагад ажиллаж байгаа өөр бусад дүүрэг аймагуудад ажиллаж байгаа нийгмийн даатгалын жирийн албаагчдын бас нэр хүндэд муугаар нөлөөлөх тийм ор үндэслэхүү бодит бас мэдээлэл цацагдж байгааг их харамсаж байна.